эрхэм хүндэт шавнар, оюутнууд та бүхэндээ Марс клуб үүсгэн байгуулагдсны 20 жилийн алтай халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай Марс клуб одоо 20 жилийн өмнө эрүүл мэндийн шилжлооны их сургуулийн, анагаах ухааны сургуулийн дүрс онцлогооны техникийн дэргэд одоо үүсгэн байгуулагдж исэн түүхтэй. Тухайн үед бол тэнхэн маань улсын 1-р төв эмнэлгийн 2 давхарт байрлаж исэн. Ингээд миний бие бол тус техникийн багшаар ажиллаж явах хугацаанд одоо клубыг үүсгэн байгуулах одоо зарыг тавиад анхныхаа гишүүдийг элсүүлж аваад Марс гэдэг нэрийг бид нар тухайн үеийнхаа элсэж олж исэн одоо оюутан шавнартайгаа нийлээд нэрээ өгөөд логогоо гаргаад үүсгэн байгуулж исэн түүхтэй. Тэр цагаас хойш олон оюутнууд Марс клубээр дамжиж дүрс онцлогооны эмч, мэрэгжилтэн, мөн техникийн багш болж өргөж өгсөн байна. Дээрээс нь анагаах ухааны доктор хүртэл олон одоо шавнар маань одоо эрдмийн зэрэгц болон амжилтаа хамгаалж ирсэн. Одоо сургуулиуд төдийгүй одоо улсдаа тийм ээ эрүүл мэндийн салбартаа бол тэргүүлэх байр суурийг илэрхийлэх ийм том клуб болтлоо өргөцсөн байна. Тэгээ манай клуб бол одоо анагаахын шилжлооны үндэсний их сургууль төдийгүй анагаахын одоо эмч бэлтгэдэг одоо сургуулиуд дотроо хамгийн нэр хүндтэй мөн түнчлэн одоо үйл ажиллагаагаараа жигдэрсэн ийм одоо клуб бэ. Тэгэхээр клубийнхаа одоо хамт олон клубийнхаа шавнар, үе үеийн төгсөгч нар, эрдэмтэн багш нараар бол бахархгүй байхыг аргагүй юм аа. Ингээд та бүхэнд бүхний цаашдын суралцах хөдөлмөр ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За сайн байцгаана уу. Та бүхэндээ Марс клубын үүсгэн байгуулагдсны 20 жилийн мэндийг дэвшүүлж байна. За Марс клуб бол одоо сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн клубүүд дотроос одоо зохион байгуулалт сайтай хамгийн хүчтэй нийгэмлэг, хамгийн гол нь бол Монголын радиологийн нийгэмлэг дүрс онцлогооны техниктэйгээ маш сайн хамтарч ажилладаг ийм одоо бидний бахархаг болсон сайхан клуб байгаамаа. За Монгол улсын ирээдүй бол одоо манай оюутнуудын гарт байгаа. Та бүхэн маань дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын оюутнуудтай мөр зэрэгцэн за Марс клубаа тааш нь улам сайн хөгжүүлж Монгол улсын радиологийн салбар, радиологийн нийгэмлэгтэйгээ нэгт хамтран ажиллаж дэлхийд нэрийг гаргасан сайн одоо алдартай эмчнэр, докторууд болохыг хүсэн хэрэж байна. Ингээд Марс клуб үүсгэн байгуулагдсны 20 жилийн тохиолдол энэ клубын төлөө өөрсдийн бүх хүчээ одоо зориулсан үе үеийн төгсөгчд, эрхэм хүндэт багш нар, эмч нар, Марс клубын өнөөдрийн оюутан залуус та бүхэндээ баярын мэндийг хүргье. Баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Марс клубын маань үүсгэн байгуулагдсны 20 жилийн энэ баярын мэдлэгийг Марс клубын гишүүнээр байсан үе үеийн төгсөгч нар одоо гишүүнээр нь сурж хөлмөрлж байгаа оюутнуудаа за техникийн багш хамт олон 20 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд бол 2007 оноос хойш өнөөдөр хүртэл Марс клубтэйгээ одоо хамтраад хичээл заагаад удирдаад ингээд явж байна. Манай Марс клуб маань 20 жил байгуулагдаад 20 жил болсон гэж бас итгэмээргүй. Нэг мэтгэл 20 жил болсон байна. Анх үүсгэн байгуулж исэн клубын маань оюутнууд одоо өдгөө аль хэдийн гадаад өндөр хүчтэй орнд одоо дүрс онцлогооныхаа чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалцсан. За тэгээд Монголдо урж ирээд бас нэлээдгүй олон жил ажиллаад ахлах тэргүүлэх хэмжээний багш эмчнэр болсон байгааг харахад бол их баяртай байдаг. Тэгээ манай Марс клуб маань бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамгийн шилдэг клуб, маш олон удаа шилдэггийн шилдэг клубээр шалгарч исэн. Манай клубын одоо гишүүдээс төгсөгч нараас одоо муу явж байгаа нэг ч төгсөгч байхгүй, бүгд л одоо ажил амьдралынхаа гараагаа эхлүүлээд бүгдээрээ л оргил тэмүүлж явж байгаа. Бүгдээрээ л энэ таарахад багшаа гэдэг дандаа л одоо мэрэгчлээ ажилдаа эзэн болсон ийм сайхан төгсөгч нар байдаг. Тэгээ одоо Марс клубд сурж байгаа оюутнуудтай хэлгээд энэ ах эгч нарынхаа одоо энэ гаргасан жимээр энэ замналаар бас одоо Монгол улсын эрүүл мэндийн салбарын шилдэг ирээдүйн сэхэтнүүд болоосоо гэж хүсэн өрөмөр байна. Та хэд маань бол анаахын хамгийн шилдэгүүд нь шүү. Та бүхэндээ 20 жилийн баярын мэнд хүргье. За тэгээ өнөөдөр бол мэдээж 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаад бол бүгдд нь одоо халуун баяр
хүргэе. Яг анх эхэлснээс ахвал одоо хүртэл байгаа бол маш олон одоо эмч багш нар байгаа л да. Мэдээж технологийн нийгэмлэг болон гончсон багш маань бол Марс клубын үйл ажиллагааг бол тогтмол дэмжиж ирсэн байгаа. За тэгэхээр ингээд зөвхөн надаар тогтохгүй нэлээд олон хүн бол энэ одоо клубтэй бол салшгүй холбоотой. За миний одоо бодож байгаагаар бол одоо 20 гаруй жилийн хугацаанд бол энэ клуб бол маш олон ажил хийсэн. Энэ клубт харьяалагдаж явснаар оюутнуудад бол олон төрлийн мэдлэг, ур чадварыг одоо хөндлөлдөг. За үүгээрээ бол клубт харьяалагдахын ач холбогдол бол оршноо. За мөн хэрвээ археологийн чиглэлээр нарийсах хүсэлтэй эмчнэр байх юм бол суралцагч оюутнууд байх юм бол за энэ бол бас энэ төлөө олон чадвар мэдлэгийг оюутанд олгодог. За анагаахын шинжилгээ ухаанд бол ялангуяа эмнэлэг зүйн анагаах ухаанд дүр сонирхолгоогүй анагаах ухаан гэж байхгүй. Аль ч мэргэжлийн эмч болсон одоо дүр сонирхолгоогүйгээр хүнийг одоо эмчилж, оншилж эмчлэх боломжгүй. За орчин үед л тэр тусмаа одоо аль болох хүнд өвдөл завиргуу дэмэрсэлгүй буюу дүр сонирхлооны аргаар одоо өвчнийг онцлох, за эмчлэх ийм зорилготой болсон. Тэгэхээр заавал дүр сонирхлооны эмч болох сонирхолгүй өөр мэргэжлийн эмч болох сонирхолтой байсан хэдий ч Марс клубд явснараа бол олон төрлийн мэдлэгийг эзэмших боломжтой. За ийм байгаа. Марс клуб гэх юм бол яг нэршгээ, эрч хүчтэй, олон талын авьяастай, за эргэн тойрныхоос төрүүлээд алхсан ийм сайхан одоо оюутны клуб байгаа. За энэ клуб хэлснээрээ манай оюутнууд бол сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, мөн одоо entertainment үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бүхэл одоо сургуулиас зохиогддог тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог. Давуу талтай байгаа. Манай Марсынх нь бол авьяаслаг, эрч хүчтэй тийм оюутнууд байгаа. За 20 жилийн өмнө анхны оюутны клубуд үүсгэн байгуулагдаж байхад оюутны клубын концептыг сайн ойлгодгүй оюутнууд багш нар олон байсан. За одоо 20 жилийн дараагаар бол маш их үр дүнтэй. За курсээ залгамж халааг нэг мэргэжлэр илүү сонирхож явж байгаа оюутнуудаас их түшиг болдог. За яг тэр мэргэжлээ сонгоогүй байлаа ч гэсэн одоо маш сайхан дотн дурсамж дүүрэн ийм он жилүүдийг өнгөрөх боломж байгаа. За тэгэхээр энэ Марсынх төсөгч болон одоо суралцж байгаа оюутнуудаа ингээд залгамж холбоогоо сайн бэхжүүлээрээ. Энэ бол нэг ёсны хамт Марс гэдэг маш гоё одоо тэмдэгтэй төсдөг. За энийг бол олон улсын их дэд сургуулиудыг бас жишгч бас байдаг тийм ээ. Одоо Ivy League-ийн их сургуулиуд дээр ингээд маш их эрэлт хэрэгцээтэй элит клубууд байдаг. Тэгэхээр манай Марс бол одоо ашуйстай элит клуб зэрэгэлд орсон байгаа болов уу гэж би үнэлдэг. За сайн байцгаана уу. За өнөөдөр манай Марс клубын түүх 20 жилийн удирдуулж Нэдүгээс 20 жилийн өмнө за анагаахны доктор Дэд Профессор Эрдэнэ Улаан багшийн санаачлагаар за тухайн үеийн 200 курсын оюутнууд болох Дэлгэр Далай, Саке нарын одоо үүсгэл санаачлагаар энэ клуб үүсгэн байгуулсан түүхтэй байдаг. За өнөөдөр 20 жилийн хугацаанд манай түүх маань клуб маань одоо маш олон амжилтыг бий болгож чадсан ийм цаг хугацааг ирсэн байна. За ойролцоогоор манай клубээс нийт 100 гаруй инженер төрөн гарсан. За эдгээрээс 6 анагаахны доктор, за болон бусад одоо цол зэрэгтэй инженер төрөн гарсан байдаг. За нийт манай клуб маань бол ерөнхийдөө бол судлаач оюутны клуб. Тэр дундаа одоо ирээдүйд дүр сонирхлооны чиглэлээр мэргэжиж ажиллах сонирхолтой оюутнуудын нэгдэл байгаа. Сайн дурын үндсэн дээр байгуулагддаг ийм нэг клуб байгаа. За тэгээд нийт одоо төгсөгчдийн маань одоо 70 орчим хувь нь бол яг дүр сонирхлооны эмч гэсэн одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа ийм баялаг түүхтэй клубны маань одоо ой болж байгаад бас маш сайхан бахархалтай. Миний хувьд болохоор 2008 онд 200 курс оюутан багтаа анх хэлсэж орж исэн. За тэгээд 4-р курс буюу 2011 оноос эхлээд клубын тэргүүний үйл ажиллагаа бас хийж исэн. За тэгээд тухайн үедээ болохоор за одоо мөр зэрэг суралцж байсан оюутнуудтайгаа хамтраад клубын манд уламжлалт үйл ажиллагаанд бол free time. За тэгээд хоёр судлаач оюутны эрдэмтдийн хурал болох Discovery-г одоо бас зохион байгуулж исэн ийм сайхан дурсамжууд байгаа.
Одоо манай Марс клуб бол анханасаа л ерөөсөө ямагт анхдагч байсан манлайлагч одоо тухайн эмшээсийн клубүүд дундаас хамгийн шилдэг. За тэгээд тухайн цаг үедээ хамгийн одоо шинийг санаачлагч манлайлагч одоо клуб байсан. Замтын суралцж байгаа оюутнууд маань ч гэсэн дандаа шилдэг оюутнуудаас энэ загалмайд маань өнөөдөр хүртэл одоо хадгалагдаж ирсэн ийм сайхан уламжлалтай клуб билээ. За ингээд нийт Марсын үе үеийн төгсөгч нартай одоо бас суралцж байгаа оюутнуудтай техникийн нийт эрдэмтэн багш нар та бүхэндээ Марс клуб үүсгэн байгуулагдсны 20 жилийн айн мэндийг хүргэж бүгдэнд эрүүл энхэж аз жаргал амжилтын дэдийг хүсэн өргөё. Манайхны сургуулийн арилгын техник багшлаад одоо энэ жил 20 дахь жилдээ багшаар ажиллаж байна. Тэгээд яг манай Марс клуб ч гэсэн 20 жил болж байгаа тийм. Тэгэхээр 20 жилийн энэ төвх хугацаа тайцаг багш иргэн бас энэ багшаар ажилласан жил боллоо. Бас түгээд хамт Марс клубыг үүсгэн байгуулсан цаас нь их зүйлийг хамт явж ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн бүхнийг дүнээд үзэхэд Марс клуб маш амжилттай ажилласан хийсэн ажлыг би одоо ингээд ирээдүйг төсөөлөхөд бол их гэрэлтэй сайхан санагдаж байна. Одоо манай арилгын салбарын ирээдүйч гэсэн хиймэл оюухан нэвтэрч байна. Тэгээд дижитал хөгжлийн юм яг танамт хөрөмжтэй холбоотой дээрээс нь бас яг нэг дижитал систем хиймэл оюухан инновашн бүх юм ингээд салбарт маань хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбараас мэдэрч байгаа салбар. Манай арилгын техникийн дэргэдэх Марс клуб оюутнууд маань яг энэ эрүүл мэндийн төлөвлөлөд цаашаа явахад бол хамгийн их ирээдүйдээ салбар болно гэж бодож байгаа. Тийм болохоор одоо манай Марс клубын оюутнууд маань төгсөөд эмч мэргэжил сонгохдоо арилгын салбарыг сонгодог ч юм уу бусад салбар руу орсон ч гэсэн их ирээдүйдээ гэрэлтэй харагдаж байна. Тэгээ Марс клуб маань бүр улам өргөжин дэлгэрээ төрөл ажиллагаагаа өргөжүүлээд хүрээгээд хэлээд улсын хэмжээний цаашлах юм бол олон улсын хэмжээний тийм үг томоохон үйл ажиллагаануудыг явуулах хаа гэж бодож байна. Ямар ч зүйл их л гоё ирээдүйдээ гэрэлтэй сайхан тийм төсөөлөл үүж байна. Манай Марс клубын өнөөдөр суралцж байгаа өнгөрсөн бас 2005 оноос хойш явсан өнгөрсөн 20 жил Марс клубын маань суралцж төгссөн нийт эмчнэр мэргэжилтнүүд оюутнууд маань цаашдаа дэлхийн хэмжээнд нэрээд орсгосон том эрдэмтэн профессор Монгол улсын засгийн газарт ажиллах хүмүүс эрүүл мэндийн яамны сайд өөр бусад холбогдох манай ашуусын захирлч болох ирээдүй байгаа. Тэгэхээр клубт байна гэдэг нь энэ мэдмэл үзэл бодлын доор бүгдээрээ ингэж нэгдээ хамт эвсэг нөхөрлөөд ингэж хөгжин гэдэг нь бол ямар ч гэсэн тухайн хөгжлийг нэлээд өндөр түвшинд өгдөг болохоор манай оюутнуудын ирээдүй үнэхээр хилтэй харагдаж байна. За юуны өмнө түүхт 20 жилийн аваад ингэж байгаа үеийн Марсаар болгосон Марсын гишүүдтэй ямаа баярын мэндийг хүргэе. За мөн Марс клубыг одоо үеийг ирсэн санаач зохион одоо байгуулж ирсэн профессор Өмчсөрөн багш, профессор Эрдэнэлхэн багш, Эрдэнэлэг багш, төгшин жаргал багш, төгс жаргал багш, Бат багш, тэгвэл төвийн багш нартаас нь баяр мэндийг хүргэе. За миний хувьд бол Сэнэтгүүр төвийн эмнэлгийн төсвийн ажиллагааны засагт бол тасралттай төсвийн ажиллагааны хэмжээ 13 дахь жилээ ажиллаж байна. За анхтлан бол Марс клубээс одоо оюутны анхны клубын гишүүнчлэгийг хийлгэж тухайн үеэс 2005 оноос анхны гишүүн болж Марс клубт орж ирсэн. За энэ үеэс бол яг үеийн одоо Марсын гишүүдтэй хамтар төсвийн ажиллагаа технологийн салбарын хичээлүүдийг сонирхон судалснаа мөн тухайн үеийн одоо техникийн багш нараараа удирдуулж хичээл зааж заалгуулж явсан юмуданд бол өдөрт бол радиолог гэдэг мэргэжлийг эзэмшээд ингээд амжилттайгаар ажиллаж байна. За ерөнхийдөө бол Марс клубээр бодлоод бид нар явж байхад бол бас онцтой зүйл их олон тохиолддог байсан. За 2003 санааг бол 2008 онд бид Discovery-г одоо улсын ерөнхийлөгчийн хэвлэлд орсон байгууллага харуулж тухайн үеийг бүдэрч ерөнхийлөгчийн одоо нэрэмжит болгож улс орны даяар хоёр дээр дэмжлэгийн бодлыг зохион байгуулж байлаа. Энэ үед хэцүү бүхүүд заавс хамгийн тусламжтай үеийн нэг байсан болоо да гэсэн бодолд төрж байна. За ингээд бүрийн гишүүдтэй баярын мэнд хүргье. За сайн байцгаана уу. Нийт марсчуудаа 20 жилийн баярын мэндийг хүргэе. Марс клубын төгсөгч Ванч Өсрөн байна. За нэг ялангуяа
ачааны үндийг одоо үүрсээр ирсэн үүрч байгаа Марс клубын зөвлөх багш нар за тэргүүнүүдтэй үе үеийн тэргүүнүүдтэй баярын мэндийг хүргье. За мөн клубын тэргүүнээ бүх талаар нь дэмжиж ажиллаж байсан нарийн бичгүүд, үе үеийн нарийн бичгүүд, за сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, entertainment-ыг хариуцсан нийт баг хамт олондоо мөн баяр өргөх нь зүйтэй. Хэдийгээр удирдан чиглүүлж манлайлах хүндтэй өргөг гүйлгээгүйч Марс клубын үндсэн суурийг одоо цутгаж өөрийн оноосон ажлыг нэр хүндтэй биелүүлж байсан Марс клубын эдис болсон нийт эрхэм гишүүдтэй мөн баярын мэндийг хүргье. За Марс клубыг өдөө олон жил доктортой байхад одоо гүнээ дэмжлэг үзүүлж байсан Монголын арилгын нийгэмлэг салбар зөвлөл тэр дундаа спонсор компаниуд Mindray компанид талхал илэрхийлэх нь зүйтэй. За ингээд мөр зэрэгцэн ажиллаж сурч байгаа Монгол Япон эмнэлгийн арилгын тасгийн төр сонирхлооны эмч, за мөн төр сонирхлооны технологич, за арилгын салбар, арилгын шинжилгээ ухаанд итгэхүйдэн зүтгэж байгаа, сурч хөдөлмөрлж байгаа төр сонирхлооны 1 болон 2 дугаар курсын эрдэнэ тэмцлэрийн зүгээс Марс клубын 20 жилийн хойд баярын мэндийг хүргье. Марс. За